Сайн байцгаана уу? Ноологчуудаа хайрдаггүй мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хайртай ээж Айнада хэмээн хаяглаж маш гоё чин сэтгэлийн үгтэй захиа бүхнээ бичиж бэрүүдийнхэн зүгээс хэлгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Ингээд энэрл хайрын дээрээ энэ орчлонгийн эрүүлээр учирсан ээж минь та эрүүл их байгаарай хэмээн бэрүүдээс нь илгээсэн маш гоё мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Сарма чагсаабаны сэнжатсдар тодлиг дэрнэс кавгуусан гişгэнэ жайрах ких балдахгүй тийшэрнэс ураасанс кавгуусан мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар бидний зочин Айна ихч дээрээ саатан мөрлөөд байна. Ихчтэй үжийн мэнд хүргье. Баярлаа. За өнөөдөр бол 3 дугаар сарын 7 дэлхийн өнцөг булан бүртас бүхий л эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах Мартин амны баяр айс үе танда олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн онцгой гоё мэндийг хүргье. Баярлаа. За миний өвчийн хувьд бас дэлхийд дахинд мусульман хүн бүхний Рамадан сар тохиож байгаа энэ сайхан торгон мөчөд өргөө гэрийнх нь хойморт өнөөдөр ийм гоё цэцгийн баглагаар гинтийн бэлэг ирсэн байна. За баярлаа. Айна хичээ ер нь намайг ингээ уцаар ярихаар тэр юм болов энэ хинээс нэг ийм айхтар цэцэн бицэг болчихоо гэдэг таамаг байна уу? Тэгэхэд хүүхдэд л ахтай. Тий, хүүхдэд ийм болов гэсэн бодолтой л эргэж бодоагүй. Сандарч. Олон хүн нэг насаг барьсан усад бийж байгаа тайлэг дайлаг хийгээд ингэж хараад ирсэн. Тэгээд жоохон сандарчлаа шүү дээ. Юу мэрчжэн яагаад ирж байгаа юм бэ гэж. Тэгэхээр ингэх гэж л дайнагч нөгөө охин нь хүмүүст очиод их гоё мэдчилгээ уншиж өгдөг шүү дээ. За тэгтээ нөгөө өөрөө ихвчлэн мэдчилгээг нь бичдэг. Харин энэ удаа тань дээр ирсэн зорилго ийм урт цагтал авсан. За энэ захидал нэгэн эрхмүүдээс танд хаяглаж ирсэн учраас одоо хоёлаа задлж байгаад хамтдаа уншина. Их нандин үгс байх болов уу гэж бод чинь зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг учиртай. Тэгэхээр зориулж ирсэн захидлыг нь уншиж өгвөл бэлэгний эзэн тодорхой болох байхаа гэж бодож байна. Эрхэм хайртай тандаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье гэж хаягласан байна. Хүн энэ хорвоод мэдлэгтэй нэг л ээжтэй төрдөг гэдэг. Харин амьдралын сайхан учирлаар надад бас бидэнд нэгэн сайхан ээж заяасан нь та минь юм аа. Цусаар биш ч гэсэндээ сэтгэлээрээ холбогдож бид нарыг өөрийн охин шигийг хүлээн авч хайрлаж халамжилж ирсэн бидний эрхэм хүн минь та юм шүү. Анх уулзсан тэр мөчөөс цагаахан цайлган бодож санах зүйлгүй ууж ухаан халуун сэтгэлийг бидэнд үргэлж мэдрүүлж ирсэн гэр бүлийнхээ нэгэн хэсэг болгон хүлээн авч дэрэгдээ багтааж чин сэтгэлээсээ зөвлөж дэмжиж ухааруулж ирсэн танд бид зүрх сэтгэлээсээ талархаж явдгаа дамжуулж байна. Амьдралд хүн бүрэл алдаж энддэг штэ. Заримдаа бидний хийсэн үг үйлдэл сэтгэлийг тань өвтгдөг байж магадгүй. Тэр мөч бүхэнд бидний өмнөөс та санаагаа чилээж шандарчих үедээ ухарчих вэ гэж үргэлж санаагаа зовоож өөрөөсөө илүү анхаарал тавьж ирсэнд бид үргэлж баярлаж бас танаараа бахархаж явдаг шүү. Энэ бүхэн бидний гэр бүлийн дулаан уур амьсгалыг бас энэ гэр бүлийн ур ухаан нь таны минь хатан ухаанд багтдаг. Бид хевлийд тань боожж төрөөгүй ч гэсэндээ зүрх сэтгэлдээ та минь биднийг тээж төрүүлсэн ээж минь юм аа. Энэ их агуу хайр уужим сэтгэлд тань бид үргэлж баярлаж бас талархаж амьдрах болно. Та минь харин урт наслаж эрүүл инх байж үр хүүхдүүд ач зээ нартайгаа эрүүлэнх саруул сайхан жаргаж амьдраарай. Таныг хүндэтгэж захидал бичсэн бэр адилгүл бижа айканараас гэсэн. Баярлалаа. Olğança gülüm көзді тоңып ана деп ән салам жүрегім мейлі жүзге толып бөбекпін мен саған
Ал енді Айна апай оқып отырған сәтте өзімнің де көңілім босап кетті шынымен де. Бірақ та қазақ айтады, келін ененің топырағынан жаратылады деп жатады ғой. Тағдыр қосқан ақ мамам біздің арқа сүйер панамыз, анамыз деп әдемі сыйлықты келіндер сізге жолдаған. Енді бізді келіндей емес қызындай алақанына еркелеп алған осы кісіге дәл осы сәтте мөлдір барып бір рахмет айтпасақ болмайтын болып тұр деп келіндерге рахмет дейсіз ба? Дәл қазіргі көңіл күйіңіз жалпы қалай? Үш келініме көптен көп рахмет. Жазған сөздеріңді көріп көңілім босады. Рахмет сендерге. Қарғадарым аман болыңдар, жұмыстарың табысты. Сендерің сау болсын. Март мерекелерің құтты болсын. Мені нақсап сыйлаған сендерге көптен көп рахмет деп айтамын баладарыма. Рахмет. Енді әрбір үйдің ұйтқысы болған ардақты анасын қуантып жатқан келіндерден айналып қана кетейікші. Енді бізді көріп отырған барша налайхандықтар жалпы Айна апайды танымайтын адам жоқ шығар деп ойлаймын. Ұстап отырған оразаңыз қабыл, Рамазаныңыз мүбәрәк болсын. Міне келіннен керемет тосын сый алып жатқанда барлық енелерге жұғысты болсын дейін деп отырмын Айна апай. Сіздей келін тәрбиелеп отырған анаңыздың ақылыңыздан айналып қана кетейік. Мерекеңіз құтты болсын. Айтқаның келсін енді. Өздеріңде мерекелерің құтты болсын. Осы үстіміздегі мына ораз айында барлығымыз ораз ұстап жатырмыз. Ораз ниет қабыл болсын. Халқыма, бүкіл налайықтығы халқымның ораз айдары құтты болсын. Еңбектесуден байремен көргейік. Жей жүрсем сағынарым, жабықсам шағынарым, анашым бір өзіңсің табынарым. Анашым шалқып өлсем, алдымда ұзақ жүрсем, жүрегім жыр толғайды.